За өнөөдөр бүтэнсээ өдрөөр тэгээд за хүнсний хавуутыг авдэрсэн одоо. Нөгөө нэг манай хүүхдүүдийн заал 12-оос ахгүй юу. Тэгээд заал руу одоо явъя. Тэрнээсээ өмнө би уг нь сууж жоохон ажиллаа хийн гэж бодож исэн чинь ерөөсөө амжихгүй юм шиг байна. Төрүүлээд харин юу яхаас юм идээд нэг кофе уугаад тэгэхгүй бол би өглөө нэг банан тэгээд усал уусан байхгүй юу. Смути шүү крем авчлаа. Ингээд гараа явж исэн чинь миний ингээд хумс бүр ингээд амар хуурсан. Энэ хоёр мань хуусаа бүр ингээд угтаа тултал хуурсан байхгүй. Тэгсэн чинь энэ хоёр бас ингээд амар муухай хуурцаас ахгүй. Тэгээд зүгээр юм энгийн жигд өнгөр бодвол зүгээр хумсаа ургуулах зорилгоор доор нь хамгаалагч гээл тавьж агаад тэгээд бодулсан байхгүй юу. Амар борцоор гэдэг. Гэтэ яг ингээд харахад бол зүгээр цэвэрхэн заяа. Церемонтэй харагдаж байгаа ч гэсэн надад ингээд амар гоё юм. Хумсаа бодулсан чинь бүр одоо бүгдээрээ миний ямар ногоо авсан харцгаая. Цаа авсан тэгээд энэ буцаануудаа гоё нөгөө миксердэж ууй гэж бодоод байгаа байхгүй юу. Надад нэг охин надад зөвлөгөө өгсөн байхгүй юу. Ингээд буцаа юу ингээд багсаах юм холиод миксердэж уух зүгээр өгдөг. Тэгээд энэ 3 жирхэг лимон авсан байгаа. Лимоно бас өгөрцөйтэйг өнтөг холиод миксердэж уuna гэсэн бодол байна. Одоо тэгээд салаатанда хийн. Тэгээд салаатны навчаа авсан, помидороо салаатны навчтаа авсан. Хуурж шарж идмээр энэ тэгээд бас шүлтэй олон хийж идмээр байна. Тэгээд би ингээд тэгж бодоод дүпөө ингээд жижигхэн дүпөнийг удаагийн хоолндоо хийхээр ингээд 3-ыг хасан байхгүй юу. Дрессинг маань дуусж байгаа байхгүй юу. Зан дууссан. Тэгээд канжаа авсан. Тэгээд энийг болохоор дараа нь авт гоё чикен шааж өгье гэж бодоод нөгөө нэг энийг юу гэдэг нь талхны урмагч хэллүүдээ тий. Зэрэгцээд ингээ юм ууж байгаа чимээ айгүйх яваад байна. Тэгээд одоо маш хурдан юмнуудаа хийчээд ер нь унтлаа. Тэгээд нүрээ цэвэрлжээд иргэд уулцсан. Байхгүй болохоор хонгил руу орж тэндээ маш гинэд ямар нэгэн зүйлд амархан итгэдэг гэж. Жишээ нь интернетээс ямар нэгэн зүйл олж юу гэх юм бол одоо өнгөө чанж байгаа. Төлөвийн сайн сайхны төлөө бол гар доорх материалаараа детокс цайнууд бэлдэнэ. Тэгээд доор нь альмаа гэрчиж хийгээд энэ дээр нь маргаашаа хоолой хийн. Тэгээд эндээ халуусаа хийгээд аваа явна. Ингээд дүүфүү шарсан. Тэгээд дүүфүүг болохоор соёо соус дээрээс нь жоохон асгаж байгаа шүү шарсан. Өөр ямар ч амтлага ахгүй. Тэгээд энэ зүгээр өндөг помидор маань муутах гэдсэн байхгүй. Тэгэхээр нэг мөсөн нэг доор гээд. Тэгээд доор нь альмаа гэрчиж цэвэрлээд хийцэн. Энэний хажуугаар чансан өндөг авч явна. Тэгээд өдөр нөгөө жоохон детокс шейк маяг юм хийж уух байхгүй юу. За миний маргаашийн хоолнд болохоор ингээд тал алим. Гэхдээ энэ нэлийн том алим байхгүй юу. Тэгээд энэ талд нь болохоор энэ тунаа, өндөг, тэгээд өгөрсөй помидор холилдсон энэ салаад байхгүй юу. Тэгээд энийг би энэ дотор уг нэг ороох гэж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь нэг юм том далбар навчинд ингээд жохон юм ороод тэгээ энэ баг дахиад ийм 5 ширхэг баг болохоор сахгүй. Тэгэхээр за болоо зүгээр салаадаар нь идчихгээд хоёрыг нь л орооцсон. Тэг би нөгөө өчтөр смутиг хийж авч явна биш нөгөө шейк уун гэд худлаа яриад байсан чинь блендер авч явснаа энийг авч яваг бах ямар тэнийг юм аа. Энийг маргааш авч яваад жинхнээсээ одоо буталж уух гэж байгаа байхгүй юу. Энэ болохоор бууцай тэгээд лимон тэгээд энэ болохоор өгөрцөө байхгүй юу. 2 өдрөөрөө би тэгээд хоолой хийж гин. Өнөөдөр уг нь эрт ажил тарсан ирнэ. Онлайн хичээлээ авчаа тэгээд дээрээс нь ажил дээр жоохон удсан чинь
Одоо цаг 9:47 болж байна. Бисээ нэг 15-20 минутын өмнө л гэртээ орж ирлээ. Тэгээд газ хоолоо тавьчаад нөгөө хөргөчнөөсөө бүх юмнуудаа гаргаж ирээд хоолоо тавингуудаа нүрээ угаагаад арьсан арчилж байна. Арьсан арчлаа гэж бодож явсаар байтал тэгэл өдөр өнгөрчих юм уу. Тэгээ ямар ч байсан маргаашийнхаа хоолыг бэлдэж байна. Өнөөдөр ингээ 2 дахь өдөр 7 хоног эхлээл нэг 5 хоног ингээ шуурах шиг болоод өнгөрчдөг. Тэг би стил ерөөсөө ингээд хүндэрч чадахгүй яваад байгаа 7 хоногт нэгээс 2 удаа л одоо бүр ингээд хүчээр ингээд гарч байгаа байхгүй. 2 хоног би махан хоол идээгүй бүтээсээ өдөр би нөгөө сангимсаал идсэн чинь жоохон хүнд санагдаад тэгээд одоо 3 дахь өдөр маргааш бол махан хоол идэ гэж бодоод ногоотоо урах хийсэн. Би 12-аас 1 цагийн хооронд идээд энийг 3-аас 4-ийн хооронд идэх байхгүй юу. Тэгээд дүүфүүд ер нь эмхтэн амар сайн гээд ер нь иддэг болохоосаа ингээд зөндөө бодсон эцэст ингээд энэ удаад би ингээд дүүфүүд дуртай бол өчтөр нэг бахан буцаа авч явсан шүү дээ. Тэгээд тэрийг өглөөний цайнда дандаа юу яаж уугаад байгаа байхгүй юу. Блендертэй уугаад байгаа байхгүй. Тэгээд өнөөдөр анх удаа уугаад байгаа байхгүй ч шутлаа өмнө мэрэд байгаа. Өнөөдөр анх удаа уусан байхгүй. Тэгсэн чи дайжгүй яг ингээд жоохон тийм тааламжтай бол биш. Гэхдээ ер нь дайжгүй одоо ашгүй гяс ингээд хоол болчлоо. Маргааш өмсөх хувцас бэлдээд энэ авирхаа хэлт цэвэрлжээ. Тэгээд ундахтаа ер нь бэлтлээ. Нөгөө гойны доторх өөх маань бүр ингээд илтгэд багсаад ингээд шулуун болцсон. Өмнө ингээд хавирлдаад байдаг гэсэн байхгүй юу? Нэг явсан нохоо ястуун гэдэг шиг л яваад их тусам үр дүн гараад ах юм шиг байна. Энэ 7 хоног бол өнгөрсөн 7 хоног өгдөөж амар хэцүү байсан шүү дээ. Гэсэн шиг л энэ 7 хоног ер нь бол өглөө сүрхэд ч гоё, орой унтахад ч гоё гэл нэг стресс багтаа ингээ бүх юм маясаараа юм урсаж өгсөн гоё 7 хоног gibi. Юу стүүгийн юм гэж эдүүлайн гэсэн нэг лого л явуулна. За хай. Үеийн доороос яваад амар. Өнөөдөр болохоор 3 дахь өдрийн орой байна. Тэг 10 цагт амар өсөөд бүр ингэ диско харан за зүрс юм идэх гэж бодоо. Тэгээд идэхгээс суусан чи суурин дээр би бүр бүгдийг идсэн. Тэгээд амар өсөө. Тэгээ өвдөөс хойш гаднаас юугээс зүгээр цэсэр салаад авч идсэн баггүй юу. Ойроо 2 хоног би ингээд амар өлсөд байгаа. Эдгээр өдрүүд ирэх чаатай холбоотой угаасаа өлсөлт байхгүй юу. Би одоо нөгөө дэглэмгүй байхдаа яг эдгээр өдрүүдтэй бол бүр үнэхээр бүр ингээд хүн шоконд ормоор иддэг гэсэн байхгүй. Жихэр шоколад, хоол, махан хоол бүр ингээд цадчаад ах чинь бүр ингээд гизээ бүр дэлбэртэл ингээд идээд бүр хөдөлж чадахгүй болтлоо идэж мэдээдсэн байхгүй юу. Тэгсэн чинь одоо яг тэрүүгээрээ бүр ингээд давраад бүр яг тэгээд идэг болсон байсан байхгүй. Тэгээд би ингээд яг хоо хашиг идээдсэн. Тэгсэн чи одоо энэ удаа болохоор жоохон хүнд байна. Тийм цаг үе ингээд ийм байдлаар давна гэдэг. Тэгээ ямар ч байсан тэглээгээд өнөөдөр бол нэг амар хамаа намаагүй юм бол эзэнгөө цэзэр салаадныхаа юуг нь хүртэл талхыг хүртэл ингээд хайж агаад идсэн. Өчтөр нөгөө нэг юу яасан байхгүй. Инхчин цай уусан юм. Тэгээд инхчин цай уугаад өдөр бүр 5 цагаас хойшоо ингээд инхчин цай уугаад сахгүй. Тэгсэн чи ерөөсөө өчтөртөө ингээд гүйлэхгүй. Бүтээсэнд би амар мах идсэн. Тэгээ нэгтгэхдээ хүндрээгүй, хоёр дахьтаа хүндрээгүй ингээд 3 дахь өдрийн өглөө болцсон. Би бүр ингээ өнөө өглөө хүртэл амар хүндээсэн байхгүй. Тэгээд инхчин цайж үйлчлэхгүй юм шиг байна дөө гэж бодоод тэгэнгүүтээ шууд манад нөгөө алюминий цуу байдаг байхгүй. Тэгээд алюминий цуутай жоох ус уугах гарсан чинь ёо ажил дээр очивол бүр үнэхээр би аз жаргалыг мэдэрсэн гэхгүй. Тэгээд одоо энэ дээр болохоор би инхчин цайндаа байсан уу? Тэгээд алюминий цундаа байв уу гэдэг дээр жоох эргэлзэж байгаа. Одоо газ маргаашийнхаа хоолыг бэлтжингүүтээ нүрээ угаагаад амтанда юмрчсэн цагаан сараас өмнө 5-ын тоо харж бол амжихгүй л юм шиг байна. Ягаад ч ийм байдлаар миний чин ингэж багаар буурж байгаа бол гэтээ бол миний бие маш гоё зэгцрээд хувцас өмсгөд бол бүр амар стресстэй ерөөсө болчихсон. Ер нь амар байгаа. Тэгээд одоо ингэж би дараад өөрөө энэ бичлэгнээс ас үзчихнэ. Ер нь ямар хөө байна. Ер нь бол давхар ирүүл байгаа. Гэхдээ өмнө ингээд намайг ингээд зүгээр юм ярихад гардаг өстой. Одоо болохоор
энэ миний хараач тэ юу гэсэн үг юм бэ? Хүн бас тэ хичээл болдсон байх монголчууд аа. Гэтэ энэ бол бүр ингэ шал өөрөө бас тэ өмнөх миний тэр бичлэгүүдс энэ ч бол ингэ бүр бомбай байсан юм байсан. Тэгээд бас ойрд амар жаргалтай байгаа нь болохоор нөгөө хумсаа бодулсан болохоор амар жаргалтай байгаа. За би хоолоо бэлтчихлээ. Энэ болохоор бууцаатай хамт өндөг хуурж байгаа шарцсан энд тал алим. Тэгээ энэ болохоор зүгээр л үгэрцээ помидор жоохон сонгон тэгээд навчтай. Тэгээ шин нөгөө салаад дрессингээрээ хутгацсан байхгүй базаад. Тэгээ энэ болохоор дахианы буглага сармис сонгон сой соус тэгээд нөгөө нэг мах амтлагчаар гээд амталж агаад эхлээд дахиагаа чанж байгаа дараа нь амтлагааг нь хийж агаад тосгүй шарагчанда шарцсан байхгүй юу. Тэгээд маргаашийн хоол энэ ойр нөгөө жоох үйлсэд болохоор ер нь жоох их юм бэлтчихлээ. Тэгээд энэ хоёрыг бол яг хамтд нийлээд энийг нь бол үлссэн үедээ жоохон зулгаахаар бодож бэлтсэн. Тэгээ маргаашийн хоол ингээд болцсон. Хай. За өнөөдөр болохоор 4 өдрийн орой байна. Тэгээ би ажиллаад хараад ирсэн. Өнөөдөр гайгүй гэртээ ирсэн. Одоо хоолоо хийгээд бэлтцсэн хэрнээ цаг 8:46 болж байгаа байхгүй. Тэгээд одоо болохоор би гэрээ цэвэрлэе гэж бодож ин сайхан нүрээ цэвэрлчихэд гэрээ цэвэрлээд яадаг гэхээр би одоо маргааш ажиллаад харчих шууд орой кино үзэн. Тэгээ хагасаа өдөр болохоор бүтэн завгүй манай сургалтын төвийн сакс улбалын тэмцээн болж байгаа болохоор тэрэн дээр өдөржин өмжөөд би өөр амар давраа тавих гээд байгаа байхгүй юу. Тэгээ тэр тусмаа өөрийгөө одоо жишээлбэл өнөөдөр ингээд би нэг охины материал дээр нь тусалж өгөөд ирээд манай ажил тэр тэгсэн чинь надаа ингээд алой ундаа тэгээд мерси яваад ирсэн ахгүй. Би мерсийг хараад шууд яа задлаад шууд ногоонийг задлаад идчихэмсэн гэд бүр амар муу ёрын адын бодол орж ирээд. Тэгээ ажлаад харахтаа яг задал идчихчихсэн. Яа би одоо өөрийгөө хуураад юу нэг ахвтээ гэж бодоод тэгээд хүнхлээд аваад ирсэн. Одоо өөрийнхөө нүднээс ч хандаалт хийгээд тавьчих гэж бодож байгаа. Тэг ер нь бол байнгын тэг энэ хоолоо ямар нэгэн биеийн сэтгэлийн хүч зовлонгоос илүү ингээд амруугаа орж байгаа бүх юмаа контролно гэдэг бол энэ хүнээс ингээд амар өндөр сэтгэл зүй тэг амар өндөр тийм төвчээр диктатур шаарддаг юм байна. Ерөнхийдөө болвол тэгээ би бүр одоо нөгөө ингээд үргэлж гоё тэг бие амар гоё авч явдаг үргэлж дасгал хөдөлгөөнийг өөртөө зуршил болгоцсон үргэлж ирүүлэг түүж иддэг хүмүүсээр бол амар бахархаж байна. Тэр хүмүүс нэрээ үнэхээр тусдаа ордонд төрсэн хүмүүс байдаг юм шиг надад бол одоо санагдаж байгаа хгүй. Би бол одоо ингээл нэг айтайхан хооллож амьдрах гэж үүлээ үзэж штэ тэ нэрвэл би хаатай байх гэж. Өөрийгөө амар гайхдаг байхгүй. Би ингээд ер нь бол нилийн төвчээртэй нилийн шазруун байхгүй юу. Гэтэ ерөөсөө энэ ингээд турхал ингээд миний сүүлийн хэдэн жилийн амар том асуудал болж байгаа. Миний хоолоороо ингээд яг л нэг ус уусанч таргалдаг төрлийн яг тийм одоо идэстэй хүн байгаад байгаа хгүй. Тэгээ тэрийг одоо мэрэгжлийн хүмүүс нь юу гэж тайлбарлалтыг мэдгүй. Гэхдээ ямар ч байсан би амар иддэг байхдаа ч тэр ер нь ерөнхийдөө би бондгоор өмнө байсандаа ч тэр яг л надтай адилхан надаас ч амар хиддэг хүмүүс надаас илүү туранхай байдаг. Би ингээ баг идсэн ингээ ер нь бол хамгийн бүдүүн байсаар л байсан. Тэгэхээр энэ хувь хүний онцлог гэж байд юм уу яа гэм мэдгүй. Тэгээд бас удам ген мэнд бас хамаатай л ах манай ээж хоёр ч хоёулаас намхан ер нь аюу их бондгор хүмүүс байхгүй. Тэгээ манай ээжийн тал аавын тал нэг тийм туранхай хүн баг байхгүй бүгд л чингийн илүүдэлтэй тийм болохоор би удам тийм туранхай хүн байхгүй тэгээ дээрэс нь би өөрөө тэ ингээ маш хурдан турчдагч тийм төрлийн бас хүн биш болохоор ер нь дандаа ухаантай амьдрахгүй болохгүй гэд насан туршдаа тэгж амьдрна гэдэгт ер нь хөл тэр тэгж амьдрна гэдэгтээ бол ер нь бол ингээ эвлэрсэн байгаа нэгдүгээрт тэгээ хоёрдугаарт нөгөө нэг одоо миний өвтөө шингэнд санаа зовж амар олон хүмүүс комент хийсэн байсан. Тэгээд та хэдийн хэлж байгааг бол би ер нь бол хөвчлэн хэрэгжүүлдэг байхгүй юу? Угаасаа би усаал бүр амар сайн удаг өглөө босоод ер нь бол хоёр аягийг ууж чаддгүй махад нэг аягийг бол хангалттай уучдаг. Тэгэл ер нь ингээ завсар заа гарах юм бол ус уугаал балгаал явж идэг. Гэхдээ хит их бүр ачааллахгүй нэг 3 мурын хил бол ууж чаддгүй. Би нэг ихтэй 2 литр ус бол уудаг ер нь л өдөрт хангалттай. Тэгээ эслэг бас хэрглэж үзсэн. Ашигтай бактери хэргэлдэг. Тэгэл одоо сүүлдээ бол ер нь хэрглэхгүй ч юм баг байха болж гин. Хүмүүс хэлж эхлэдэг байгаа хгүй юу? Хүү нүрээрээ бүрстэй аим шүүцсэн биш тэг гээд. Тэгээ миний нөгөө сая давуу тал бүх хэсгээрээ таргалдаг шиг бүх хэсгээрээ турчдаг. Тэгвэл одоо ингээд баг багаар бүх юм ингээд жижигхэн болоод эхэлж байгаа. Одоо ингээд хажуудлаасаа ингээд харахад ч ихсэн
тэр нөгөө өмнөх тэр бичлэгэн дээр ч гэсэн ингээд хажуудлаасаа харахад ер нь амар хэцүү байсан шүү дээ. Нүд одоо ерөнхийдөө бол ингээд үсээ дээшлүүлээ шуугаад харсан ч гэсэн хамаагүй ер нь бол гайгүй болсон. Тэгээ миний одоо энийг л одоо хараачтай та нар одоо сайхан магтаад өгөх хэрэгтэй байгаа байхгүй одоо бүгдээрээ ямар амар нүднээс гарсан ба шүү дээ. Одоо чи болоо гэд одоо чи гой хоол идэгээд ингээ комент бичих хэрэгтэй байгаа байхгүй та нар. Одоо чи хуушур идэ дээр нийслэл салаад идээд ингээд өгч байгаа юм шиг мах зулгаад идгээд над руу комент бичлээ та нар одоо. Хүний өмнөс тураад байгаа юм шүү дээ. За тэгээд өнөөдөр энэ 7 хоног бол үнэхээр гоё ингээд өнгөрчлөө. Тэгээ эх 7 хоног ч гэсэн бүр гоё ахаасаа гэж хүсэж байна. Ямар ч байсан маргааш нэг өдөр бүтэн сайн дуулцгаая. Тэгээ би болохоор бүтэн сайн өдрөл бичлэгээ оруулж амжих байх гэж бодож байна. 5 дахь хагас санд ерөнхийдөө бол маш завгүй өнгөрнө. Тийм. За тэгээд бичлэг ямар ч байсан үргэлжлэх байх. Тэгээд баяртай. Finally яхаад дахин нэг 7-ны ард би гарлаа. Тэгээд одоо ч ер нь нэг тийм амар турын гэсэн бодол байха болж баг хөвшил боллоо. Йогурт уугаад тэгээ эклер идсэн байхгүй юу. Тэгээ ирээд сая ээж хоёр өдөр манад эрэхтэй ингээд нөгөө KFC захиалаад идсэн. Тэгээд амар хүлдээсэн байсан. Тэрнээс нь би ийм нөгөө дахианы шаржигнуурт бүр хизээж буцхааргүй амар дуртай байхгүй юу. Тэрнээс нь ингээд жоохон зулгаацсан. Түнгэд сая хэдхэн минутын өмнө. За жоохон идэрээ одоо ч болохгүй шүү. За ингээд хойслуулахгүй л би ингээд тэр чигтээ явахаар жоохон сэтгэл одоо ингээд гутралд орох гэж байгаа юм шиг санагдаад мэдгүй. Гэтэ ямар ч байсан би бол ингээд турах процесс бол хизээч алдахгүй. Тэг гоё ингээд юмигаа жоохон ингээд яг балансыг нь алдагдуулахгүйгээр л ер нь гоё турмаар байна гэж бодож байна. Гэтэ хүн ер нь бол ингээд ялангуяа миний хувьд бол би ингээд насан туршитайгаа сахар гурил будаанаас цухтаж явж чадахгүй. Тэгэхээр би ер нь тааруулаад зүг зөхөстэй идэж сурахгүй л байнга ингээд энийг хасаад дэглэн барайл ингээд өөрийгөө ингээд байна гэхдээ чинь нэг талаараа бас ер нь ингээд амар зовлонтой л юм байна л та. За тэгээ тэр мэрч явах тийм. Одоо болохоор бүр ингээд шөнийн 1 цаг болж байна. Тэг яасан бэ гэсэн чи би нөгөө 8-аас ажил таараад орой бүр 9:40 кино үзсэн чинь бүсгүй чи ямар урт кино вэ? Үзсээр хагаад бүр 12 болгож бараг дуусгаад тэгэл зам судал болохоор ингээ гайгүй хурдан гэртээ ирсэн. Тэг бүсгүй үзсэн байхгүй юу? Ямар аим шигтэй удаан гардаг юм бэ? Тэгтээ яг гоё л кино байсан л та. За тэгээд өнөөдрийн хувьд бол ийм болоо. Би одоо бушуух унтахгүй л 1 цаг болсон бүр ингээд нүд ингээд зохих бүр ингээ унжаад. Тэгээ маргааш өглөө болохоор би манай сургалтын төвийн спортын тэмцээн болж байгаа чинь 8:30 гэхэд тэнд ер нь очсон байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд хизээ дуусах мэдтгүй ер нь маргааш ер нь өдөржингөө гадуур явах ажилтай. Тэгээд дундуур нь бас тэмцээн дундуур гарч бас амжуулахны ганц нэг ажил байгаа. Тэгээд ямар ч гэсэн энэ 7 хоног бол ер нь аимшигтай завгүй л өнгөрөө дуусж байна. Тэг миний нүүр бол нэг одоо ингээ бодоггүйгээр нэг ер нь иймэрхүү байгаа. Илчаанах чи явах юм унтлаа баяртай. Өглөөний 7:50 болж байгаа байхгүй. Тэгээд босоод дүүрээ будаад үсээ янзлаад ингээ болцсон юм байна. Одоо хувцас өмсөд шууд явлаа. Өглөөгөр нөө дандаа ажил дээр очиж нүрээ маа бодож үс хэзгээ янзалдаг. Энэ нэг сайхан үстэй ганцаар. Тэгээд гэртээ нүрээ будсан ч жоох сонирм биш үү? Өнөөдөр би жингээ үзлээ. Тэгээд өмнөхөөсөө бас нэг 400-500 г буурсан байна. Гэхдээ би бол одоо жинд поинтлахгүй. Өнөөдөр бол би огт үзгүй гэж бодчихсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь харин хүн бас үзмээр санагдаад. Тэгээд би өчигдөр орой ингээд баах идсэн штэ. Тэгсэн ирнэ би ингээд өмнөх одоо тэг ингээд жим манд буурч явж ирснаасаа ингээд ерөөсөө нэмээгүй байгаадаа амар баяртай байна. Тийм. Би хамгийн сүүлд нөгөө 67-900 болсон шүү дээ. Тэгээд тэрнээс хойш би нөгөө өвдсөн 7 хоногтоо 68-900 байсан юм байна. 68-900 болсон. Тэгээ би өөрийгөө 66 болоогүй мó ямар амар хурдан буцаад чинь нэмчээвэ гэж бодоодсэн чинь
буцаад өөрөө нэг бичлэгээ үзсэн чинь 67-900 байж агаад зүгээр 1 кг л нэмсэн байсан байлээ. Тэгэнгүүтээ одоо болохоор би 67-500 аахгүй. Тэгэхээр чи ерөөс ингэж нэг 1-2 кг ч юм бол угаасаа нөө идэл дээр уултаар ингэж нэмээд хасаад байж идэг цэвэр одоо ийм хэлбэлцлийн жин штэ. Тэгэхээр энийг би нэг амар турчлаа, таргалчлаа гэж ерөөсөө ингэ бодохгүй байгаа. Зүгээр ингэж амар их эзэн хэрнээ би 67-500 байгаа даа ингэж маш их баяртай байна. Одоо хамгийн турхаа сүүлийн хэдэн жилд бол 63 болж үтсэн. Сайн санахгүй байна. Гэхдээ ер нь бол тийм үе рүү ороод нилээн шуугдсан бүр ингээд хүн харсан хүн болгол хүүх гэдэгжээс ахгүй юу. 5-ын тог хартлаа буцахгүй гэж бодож байгаа. Айдрат 7 хоног болгоо жонжин. Сурах сэтгэл маань хിവэрэ шүү. Гэхдээ ингээд хүсэл тэмүүлэл маань жоохон яарсан. Цэцтэй битгүй турах ч юм уу, турахгүй ч юм уу. Одоо ямар ч хэсэг иртгэн гарахгүй бол би бас эндээс нэг сурагч авч явна. Манай сурагч надтай анги ойрхон амьдэрдэг байхгүй. Хүүхдээ хүлээлгээдэж болохгүй болохоор өөрөө төрүүлээдгээс гарахгүй болвол одоо би медальтандаа явж байна. Эхний 3 тол манай ангисэн ч гэсэн ер нь бол манайхаа амар нэг нь хожигдож явж харж үзэж идэхгүй амар сайн санагдаад тэгээ гашууд гараад ирсэн. Замаараа нэг дээл авах хэрэгтэй байхгүй. Тэр дээл авчаад тэгээд буцаж зал руу явна ямар ч байсан. Хантаац цамцаа авчлаа тэгээд нөгөө нэг юу ясаахгүй юу. Би ороод нөгөө ээл ярьсан марыг аваад эхлээ өмсөн чи бүр надад бүр амар томдоод би бүр шок. Би чи бүр сүүл бүр XL руу орсон байсан ш. Тэгээд ээл ярьсан мар өмсөн чи эсвэл эднийх том эцтэй ч гэж магадгүй тэгээд болоод ийм ярьсан марыг авсан чинь гайгүй таарад тэгээ имийг авчлаа. Би өгнийн жилийн гой нудрагтай дээл өмсмөрөөсөн байхгүй. Тэгсэн чинь даан чи ийм бишээ. Нудрагтай дээл өмсмөрөөсөн чи бүр ингээд баг бүх дээлийн газрууд юм баах нудрагтай дээл гарцсан. Тэгээ энэ жил яг мод болж байгаа болохоор баг айл болгоно нэг нудрагтай дээлтэй өмтөд таарах юм шиг санагдаад. Энд зогсоол дээр машинаа тавьсных гээд ойрхон кофе хайсан чи байхгүй тийш үү. G25 ороод кофе аваад уучлаа. Дайжгүй COG 25 их чинь бас ингээд дайжгүй штэ хөөрхөө. Тэгээ медаль авах гээд ихнэлхс гэсэн байхгүй. Тэгсэн чи хараа ярьсан чинь би амарна гэд гэртээ аваад ирсэн байна. Манай гэрээс ирээд ав гинэ гэр нь амар хол юм байна. Тэгтээ одоо тэгээ явахтаа очиж авахгүй гээд одоо тэгээ медаландаа явлаа. Намайг ингэ салгалж өдөржингөө явсаар байтал бараг тэмцээнд очиод дуусчих үл. За одоо тэгээд явлаа. Өөрөөгөө хараа. Арчиж даруулснаа. Тоглож дуусгалаа. Эхлээ бүгдээр нийгминдээ халаад ашиг. Хай. Өчтөр орой бүр амар оройтож гэртээ ирээ. Тэгээд өнөөдөр өглөө бүр ингээд амар гой унтчихсэн чинь машин гаргая гэдээ дуудаад. Тэгээд би нөө зогсоол дээр бүр ингээд дүүрэн машин байсан байхгүй. Тэгээд угаасаа ингээд давхарлаа тавьчихдаг байхгүй. Би нэг хашаан дотор тавьдаг гэдээ хэлчихсэн тий. Тэгээд хоёр машины урд давхарлаа тавьсан байсан чи эхнийх нь ингээд гарыг залгасан байхгүй. Тэгээд ардлыг харсан чинь за энэ ингээд үдээс хойш гарах болохоор гараж тавьчаад ингээд буцаагаа суул газар зөксөж чигсэн чинь зөксөөл болтгойс байхгүй. Тэгээд за энэ ардлын машин хамгийн арга шиг ингэж орсон юм бол үдээс хойш гарах байлгүй дээ гэд. Ингээд 7-7 хоногор 14 хоног ч юм уу турах процесс иймэрхүү өөрийнхөө дотоод сэтгэлийг ингээд гоё илэрхийлнэ. Гэхдээ одоо болохоор би нэг иймэрхүү бичлэг хийхээсээ daily vlog хийхээсээ ер нь бол жоохон өөртөө жоохон залхаад амар залхуутай санагдаад байгаа. Тэгэл edit хийхдээ хүртэл сонсохдоо дахиад нэг ярьсан юм яриад байгаа юм шиг санагдал. За ёо би ингээ байнгын нэг юм шашин сурталчлаад байгаа юм шиг тий. Турн гэд ингээд байгаа юм шиг гинтээ өөртөө амар дуугүй хүрээд байгаа байхгүй юу. Тэгэхээр би ер нь бол эрхлөөнүүдээс жоохон бичлэг хийх сэдвүүдээ өөрчлөе гэж бодож байгаа. Тэгээд одоо нөгөө миний нэг юм байдаг гэсэн байхгүй. Би хандлт авах гээд тий. Одоо энэ what's in my bag ч юм уу эсвэл зүгээр нэг ингээл нэг юм амар сүртэй гарчиг тавиал
сүртэй нэг бичлэг хийх гэдэг тэрнтэйгээ бүр ингэж идэг штэ. Би болохоор энэ YouTube-ыг бол өөртөө дарамт болохгүйгээр ингээд хий гэж боддог байсан байхгүй юу. Гэхдээ одоо болохоор ерөн хөлбийн амар нүр хаарсан байхгүй юу. Хинч миний бичлэгийг үзсэн би ингээд ичхэргүй ч юм уу болцсон. Тэг ингээд бичлэг хийдгээс ерөөс ичхээ болцсон гэх юм уу. Анх бол ингээд амар хичээл хүмүүс чи бичлэг хийдэм байл штэ чамаа нэр үзэн гэх юм бүр ингээд яа битээрэ гэж тэгж мэдээсэн байхгүй. Тэгээ одоо болохоор тийм штэ гэж шууд тэгдэг болсон. Тэгээ ингээд ер нь бол YouTube хийх одоо яг энэ химнэл бол одоо яг надад гоё сууж өгч байгаа байхгүй. Тэгэхээр би төрөл бүрийн зүгээр санаагаар гоё бичлэг хийдэг болъё гэж бодсон. Өөрөө бүр эндээ эрэлхийлж жоохон бүтээлч байдлаар те энэ 7 хоног би ямар сэдвэр ямар гоё бичлэг хийх вэ тэрэндээ ингээ гоё зорж ингэж жоохон бүтээлч бичлэг хийдэг бай гэж бодсон. Тэгж байж байгаа сардаа нэг удаа ингээ өөрийнхөө жон гэдэг өөрийнхөө хоолны тухай сэтгэл санааны тухай ер нь ямаа ярьдаг болъё гэж бодсон байхгүй. Тэгэхээр энэ 7 хоногт миний одоо ингээд сүүлчийн одоо сүүлчийн цааш энэ 7 хоногт ер нь бол миний одоо ингээд дэлгэрэнгүй тэ хоол унд сэтгэл санааны байдал бол ингээд ерөөхдөө тэгээд би нэлээд хэсэг хугацааны дараа энэ бичлэгээ эдит хийж оруулна. Тэрний дундуур болохоор арай өөр сэдвтэй гой бичлэг оруулах гэдэг ер нь шийдэл хүрсэн байгаа. Тэгээд ямар ч байсан та бүхэн надад итгэдэг шиг би ч гэсэн өөртөө маш итгэж байгаа. Тэгэхээр 2025 онд гой гаднаас ч дотроос ч гой ирүүл байна гэдгийг амлаж байна. Тэгээд бүх цаг үед маань ингээд надтай хамт аваад гоё сэтгэл хүлээж байгаа. Сүүлийн үед ингээд хүмүүс зүгээр үзгээсээ гадна ингээд амар комент бичээд байгаа. Надад ингээд амар гоё байгаа байхгүй юу. Тэгээд та нар гоё комментоо гоё бичээл байгаараа би бүр бүгднгийн нэг нь ч алгасахгүй ингээд уншдаг. Тэгээд хамгийн гол нь надад ерөөсөө ийм хейт хийсэн комент ирдэггүй болохоор би бүр амар баярлалтай байхгүй юу. Тэгээд мэдгүй ягаад ч юм би ингээд яг хүмүүс ямар хөөрхөн болцсон бэ л гэдэг бодол ерөн сүүлийн үед ингээд амар хавж байгаа. Тэгээд за ерөөхдөө нэг тиймэрхүү одоо усанд ороод гэр хажлыг дуусгаад ээж аваа ирэх рүү явлаа. Энэ хүртэл бичлэг үзсэнд баярлалаа. Дараа уулзъя.